moving too fast. Moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she really wants. За сайн уу? Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа, өдрийн мэнд. За одоо наа чи 11 цаг болж байгаа шүү дээ. Чикагод 11 цаг болж байгаа. Манай энд өдрийн 1 цаг өнгөрч байна. Бараг 2 цаг болж байна. Тэгээд ийм орой бас найзтайгаа ярилцахаар орж ирсэнд баярлалаа. Зүгээр. Тэгээд ямар ч тач хоёлаа эхлээд өөрийгөө танилцуулъя те. За, намайг Мөнх Наран гэдэг. Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод гэр бүлийнхээ хамтаар амьдарч байна одоо. За, нараа маань Чикаго яваад 2 жил гарсан болж байгаа шүү дээ. Нэг удааг байгаа. Яаж яваад Чикаго явсан бэлээ? Тэр талаараа нэг жоохон товчхон танилцуулаач. Би энэ ногоон карт хожоод ирсэн. 10 жилийн байнгын оршин суух болон ажиллаж амьдрах хэрэгтэй виз хожоод тэгээд гэр бүлээрээ ирсэн. Тийм тэгээд ногоон карт хоцсон гэд өмнө нь битээр чи хоёлаа Солонгост хамтаа ажиллаж амьдарч ирсэн шүү дээ. Тэгээ байж агаад ногоон карт хоцсон гэд Солонгосоос буцаад Монгол яваад тэгээ дараа нь US руу явсан шүү дээ. Америк руу явсан. Тэгэхээр ногоон картны тухайд жоохон товчхон мэдээлэл өгөөч. За. Ногоон карт нь болохоор жил болгон Америкийн нэгдсэн улсаас 10 сард зарлагддаг. Тэгээд за 50,000 хүнийг шалгаруулж авдаг гэдэм мэлээ. Ер нь бол тэгээд та дараагийн 10 сард нь бүртгэл нь явагдаад дараагийн жилийнх нь 5 сард нь хариу нь гардаг. Тэгээд 50,000 хүнээсээ процессоо ингээд давж чадаад материалаа өгөөд ярилцлагандаа ороод амжилтаа авсан хүмүүс тэрнээс жоохон багасаад явдаг гэдэм мэлээ. Тийм журмаар ирдэг визагаа. Тэгээд нэг авсан байх юм бол 10 жил Америкта ажиллаж амьдрнаа л гэсэн үг. Тэгэхээр анх яаж явж аваад ногоон картанд бүртгүүлсэн юм бэ? Юу нь яаж олж мэдсэн? Би болохоор одоо мэдээлэл тодорхой хэмжээний байгаа мөртлөө яг яаж бүртгүүлэх ёстой юм? Яг бүртгүүлэхэд хураамж нь хэд байдгийг, ямар сайт руу орох ёстой юм? Хинт хандах ёстой юм? Ерөөсөө ямар ч төсөөлөлгүй байгаад байгаа байхгүй юу? Тэр тухай жоохон товчхон үг. За би болохоор өмнө нь ногоон карт гэж мэддэг байсан хэрнээ ерөөсөө ингэж бүртгүүлэе гэж бодож байгаагүй мэлээ. Тэгээд Солонгос байхдаа би чи 19 онд Солонгос явсан. Тэгэхэд 10 сард нэг найзынхаа манай хөрш ахгүй юу? Бүр багаасаа бүр хамтдаа ингэж тоглож уссан хөрш маань зааш тавьсан байсан. Ингээд ийм пэйж ажиллуулж байна. Ингээд ногоон картны бүртгэл явуулж байна гэд. Тэгэнгүүт нь шууд юу ч бодохгүй л өрөөсөө бүртгүүлэе гэж бодоод бүртгүүлээд тэгээд 2 суглаа авсан. Нөхрийнхөө нэр дээр нэг суглаа, өөрийнхөө нэр дээр нэг суглаа авсан. Тэр нь яаж байгаа юм гэхлээр нөгөө нэг одоо гэр бүлээрээ байгаа хүмүүсийн гол давуу тал нь тийм ээ байхгүй жилд 2 суглаа авах боломжтой гэсэн үг. Нөхөр нь өөрийнхөө нэр дээр эхнэр хүүхэдтэйгээд би өөрийнхөө нэр дээр нөхөр хүүхэдтэйгээ бүртгүүлэх юм бол бас өөрийнхөө нөгөө нэг хожлыг бас илүү болгож ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд би 2 суглаа аваад тэгээд өөрийнхөө 5 сард нь хариу нь гараад өөрийнхөөгээ шалгachингуудаа ерөөсөө нөхрийнхөөгээ шалгахгүй за минийх ингээ хожоог байна гэдээ орчихж байгаа байхгүй тэрийгээ шууд тэгэнгүүтээ дараад нь 10 хоногийн дараа манай бүртгүүлжсэн газраас нөгөө охин маань битэрийг меншн хийсэн байсан. Ингээд хожсон байна, баяр хүргэе. Одоо ингээд цаашаага ингээд бүх процессаа эхлүүлээд ингээд ярилцлагандаа ороод тэгээд виза авъя шүү. Шууд ингээд хожоод явдаг ажил биш шүү гэдгсэн байсан. Тэгэл ер нь бичээл юу вэ чи үний юм уу юу болоод байна гэл. Тэгээд яг анх тэгж мэдчихсэн. Тэгээд нөгөө коронавигийн үед таарсан байсан болохоор бид нар ерөнхийдөө бүр айгүй удсан. Жил 5 сар баруун үргэлжилж хариугаа авч ярилцлагандаа орсон. Тэгээд ямар ч гэсэн ногоон карт хожоод Америк руу явсан. За тэгээд очиод ер нь хэр байсан бэ? Нөгөө ямар ч таних хүнгүй байсан гэж анх сонсч ирсэн. Тэгээд ер нь таних хүнгүй одоо очиод ядаж тосоод авах одоо найз нөхөд хамаатан садан байхгүй. Тэгээд тийм үед ер нь яаж зохицуулсан бэ? Надад бол бүр амар хэцүү байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэр тухайгаа яриач. Харин тийм. Битээр чи бас нөгөө болиё гэд бодож байсан шалтгаан манаас тэрээс ахгүй юу? Ингээ хаяг байхгүй, тэгээд таньдаг хүн байхгүй юм чинь. За ерөөсөө болиё. Ер нь л явха болиё хоёлаа гэд. Тэгээ нөгөө нэг чи мэдчихтэй битээр нөгөө нэг
Америк нөгөө байжсэн байрнаасаа нөгөө өөр газар руу орсон шүү дээ. Тэр үед чи бүр болцсон байсан юм чинь. Тэгээд амар лаг тогчж бохжуулъя гэж амар бодож байсан чинь яг 8 сарын 30-нд нь ингээд хариу ирээд ингээд тэднээс 9 сарын хэдэнд ингээд ярилцлаганд ороорой гэдэг хариу ирсэн баггүй. Тэгээл бүр гайхал ангийнхаа охин руу ярьсан нөгөө Америкт байсан гэдэг утгаар нь ямар хөө байсан юм бол ер нь Америк яг ингээд ямар байд юм бол очиод амьдрахад ямар байд юм бол тэгсэн чинь тэр анги маань охин харин айгуу тийм бүр айгуу гоёор хүлээж аваад ямар гоё ингээ виз хойшсон юм бэ чи одоо ингээ наадхныхаа төлөө ингээ яваач ингээ наадхан чинь ингээ ийм хүн болгондоос ингээ олдоод байдаггүй визээ гэд тэгээд ер нь зориг ороод тэгээ намайг нэг ээжүүдийн гүрвт оруулж өгөөд би тэндээсээ нэг айгуу мундаг сайхан сэтгэлтэй ах хчээртэй танилцаад тэр хоёр маань бит хоёрт итгээд тэгээд бит хоёрт хаягаа өгөөд бит хоёрыг хүлээж аваад тосоод тэгээд чиглүүлсэн дээ. Тэгээггүй бол ер нь энд ингээд солонгостой харьцуулах юм бол энд ингээд ямар таних хүнгүй байна гэдэг бол бас хэцүү асуудал юм лээ. Тийм ер нь бодоход л угаасаа айгуу хэцүү санагдаж байгаа байхгүй юу? Үнэхээр азтай байсан байна. Гэтэ азтай гэж манай монголчууд ер нь гэтээ хаа утсан газараа нэг нэгэндээ гоё тусалж дэмжиж явдаг хүмүүстэй олон байх юм да тийм. Ерөөсөө аюур сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарсан. Тэр ах гэж байна шүү дээ. Тийм. Тэр ах гэж байна. Би ч гэсэн баярлж байгаа. Тийм. Тэгээд Америкт очиод хамгийн анх ямар ажилд орсон бэ? Ажил хийхэд ер нь хэлний мэдлэг ер нь хэр төвшний очсон бэ? Би ч одоо хэл мэддэг хүн хоёр чинь ингээд ажил хийхэд айгүй одоо ялгаатай байгаа бах тий. Тэр тухай сонсомоор байна. За анх бол эренгүүтээ Солонгос хоолны ресторанд кассан дээр нь ажилласан. Тэрхэд бол нөгөө солонгос хэлтэй байсан болохоор гайгүй тэр газрынхаа хоёр ихчтэй бол амар сайн ойлголцдог байсан. Солонгосоор нь солонгос байж чадсан шүү дээ 2 жил очоод ирсэн гэхэд бас нэг жоохон солонгос хэлтэй болсон. Тэгээд ойр зур ойлголцдог болсон. Англи хэлний хувьд бол яг нөгөө 10 жилийнхаа мэдлэгтэйгээр л ирсэж байгаа байхгүй юу? Ерөөсөө ойр зурын нэг юм ярьж чаддаг. Тэгээд дэлгэрүүлэхээр ерөөсөө ойлгох болчдаг. Тэгээд тиймэрхүү л ирсэн. Тэгээд ерөөхдөө кассан дээрсэн болохоор одоо хоол хэдэн төгрөгийн үнэтэй яад ийдин гэдгээ яриад ерөөхдөө болчдөг байсан. За тэгээ нэг 4 сар ажилласныхаа дараа болохоор бид хоёр нүгээд өөр газар ирээд манай хүний ажилтнаас өөр газараас нүсэн баггүй. Тэгээд тийшээ дагаж нүгээд тэгээд бас нэг хоёр таньдаг хүн маань ингээд энэ цэцэрлэгт ингээд ажлын байр ингээд байгаа юм байна. Хүмүүс авч байгаа юм байна. Чи нэг очиод уулзаад үдээч гэд ажиллаж амьдрах үстэй юм чи зүгээр штэ гэд. Тэгээд очиод уулзаад ярилцлаганд нь ороо шалгалтын нөгөөд тодорхой курсэд суугаад тэгэнгүүтээ Монголынхоо бакалаврын дипломыг английнхтай нөгөө дүүцүүлээд үнэлүүлт юм лээ. Тэгээд ажилдаа орж исэн. Тэгээд Америкийн цэцэрлэгт туслах багшаар орж исэн. Тэстэ гоё ажил тавьсан. Харин тийм надад бол бүр амар гоё. Хүүхдүүдтэй ажилласан гэдэг бол. Аха. Тэгээд өөрийнхөө хүүхдийг давхар нөгөө ингээд ажиллаа хийчихнэ гэдэг бол ээжний хувьд бол бүр айгуу том давуу тал. Харин тийм надад бол тэр нь айгуу гоё байсан. Бүр бодоход л амар гоосноо надад амжи хүүхдээ ингээ хажуунаас нь харна. Тийм бас нөгөө айцтай байсан хүүхд маань нөгөө нэг би чи нөгөө охиноо 2 настайд нь Монгол төрсөн шүү дээ. 2 настайд нь Солонгос авч аваад 4 настайд нь Америкт аваад ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт чи нөгөө хэлний асуудал амар хэцүү болчих жаа. Манай охин чинь ингээд монголоор ойлгодог, солонгосоор ярьдаг ирж байгаа байхгүй. Тэгээд нөгөө визэнд харилцаанд орохоос өмнө Монгол 2 сар байсан тулдаа монголоор жоохон ярьдаг болчиход ирсэн. Тэгэнгүүтээ ингээ англи хэлээ юу ч мэдгүй. Тэгэл би нөгөө амар санаа зовоод ингээд хүүхдээ ойлгоцохгүйгээс болоод айгүй стресстэй хэцүү байх үедээ гэж айгүй санаа зовдөг байсан. Тэгсэн тийм болохоор амар гоё хажууданд байгаа болохоор айгүй гоё санагддаг байсан. Тэгээд өөрөө ажиллаад чих онгоогоо хүүхэд манаас айгүй хөөрхөн энэ чинь уйдахгүй штэ өдөржингөө хөөрхөн цэцэрлэгт хамрагч чинь. Яг тэгвэл бас энэ цэцэрлэг амар үнэтэй байхгүй юу? Сарын бараг 1000 $1000 байдаг. Тэгэнгүүт чинь би өөрөө дотроо ажиллаж байгаа болохоор арай хямдхан хүүхдээ явуулдаг ч юм уу. Тийм хөнгөлөлтөй эдэлдэг байсан болохоор тэр эдэр нь айгүй гоё байсан. Зөв. За тэгээд очиод ажил хийсэн. Ер нь ингээд гайгүй байр суурь олж исэн гэсэн чинь удахгүй нэг сайхан мэдээ сонссон шүү дээ. Хоёр дахь одоо хүүхдээ үлгэж авах болсон тий. Тэгээд энэ тухай бас сонирхолтой байгаа байхгүй юу? Одоо би болохоор солонгосоор л төсөөлөд байхгүй. Солонгос ч одоо эмнэлгийн юу нэлийн хөгжсөн, даатгал нэлийн хөгжсөн орн шүү дээ. Тэгэхээр Америк ер нь ямар байд юм бол хүүхдээ төрүүлсэн тухай
Магадгүй дараа нь чи ингээ хэдэн жилийн дараа ч юм уу хотоцтойгоо ингээ бичлэгээ үзэх юм бол бас нэг ээж нь чамайг ингээ төрүүлжсэн ингээ мартаагүй байгаа дээрээ нэг жоохон дурсамжаасаа яриач. За энд болохоор бас даатгалын юу сайн энд ер нь бол би ч одоо Монгол эдэр ерөөсөө тийм даатгал матгал авч үзээгүй юм бэлээ. Ерөөсөө эрүүл мэндийн даатгал төлдөг байснаас ерөөсөө тэрийг өөр ашиг нь ерөөсөө мэддэггүй байсан. Энд ирээд болохоор улсын хөнгөлөлттэй даатгал аваад татврын хөнгөлөлттэй даатгал аваад тэгээд энэ нь бас нөгөө нэг айл болгонд өөр байдаг. Би одоо ингээ тоо хэлчих юм бол ингээ зөрчих байхгүй. Тэгэхээр манай гэр бүлийнх ингээд орлогын түвшин нь ингээ орлогын түвшнээсээ одоо ажил хийж байгаа хүнийхээ тооноос болон ам бүлийн тооноос хэдэн хүүхэдтэй байхаас шалтгаалж бүх юм нь өрөөдөг байхгүй. Тэгэхээр манайх бол $50 дотор сард төлөөд нөхөр бит хоёр төлөөд улсаас бол $700 хөнгөлүүлээд тэгээ бит хоёр ингээ даатгал авдаг. Тэрэнд нь бол нүд шүд хоёр ордоггүй. Хоёр хүүхдүүд маань болохоор бүр улсаасаа шууд үнэгүй даатгал авч байгаа. Яг нөгөө нэг тэр улсаас үнэгүй даатгал авах юуг нь бүр одоо хангаж байгаа болохоор болсон хангаж байгаа болохоор авч байгаа гэсэн. Тэгээд өөрсөдөө болохоор тэгдэг. Тэгээд тэр даатгал маань болохоор миний даатгал чинь $550 ингээд миний халааснаас гарчих юм бол би цаашаа бүх үйлчлэгээ ерөөсөө үнэгүй байдаг байхгүй. Тэгээ энд юу нь бол одоо эрүүл мэндийн юу айгүй өндөр өртөгтэй байдаг. 103 гэдэг монголоор одоо 103 гэж ярьдаг шүү дээ. Emergency гэдэг энд болохоор тэр бол бүр амар өндөр үнэтэй гардаг. 1000-2000-аар нь гардаг гэж аахгүй биелнэ. Тэгэнгүүт urgent care гэхлээрээ одоо тэр өдөртөө үзүүлдэг нь арай хямдхан гардаг бас газар байна. Бид нар ингээ өөрийнхөө хувийн эмчүүд ингээ үзүүлэг бол бас нэлээ үнэтэй ч юм уу тэгж гардаг. Тэгэхээр нөгөө нэг энэ даатгал авсан нь амар юу байсан, амар сайн байсан. Тэгээд явж байхдаа нөгөө төрөөд жирэмсэн болж байгаа. Жирэмсэн болонгууд чинь ингээд нөгөө нэг айгүй олоодаа үзүүлж та сар болгон байж байгаад 2-7 хоног болоо сүүл төхөө тэрэнгүүд 7 хоног болго үзүүлдэг ч юм уу те. Тэгээд шинжилгээнүүд зөндөө байгаа. Тэгэнгүүт чинь ерөөсөө тэр бүгд үнэгүй байсан. Надаас ерөөсөө $550 л энэ жил гарсан гэсэн үг. Миний эмчилгээний төлбөр болон төрөлтийн юунууд болохоор амар их мөнгө гарсан хэрнээ одоо би 550 төлсөн нийт ингээд төрөлтийн юу болохоор эмнэлэгт 1 хоноод гарсан байхгүй юу ойдолгүй урагдaltaгүй гэд тийм болохоор миний төлбөр нэг $8,000 болсон мэлээ. Дараад нь ингээд нөгөө нэг хаягаар юмнууд ирдэг байхгүй юу эм биелүүд бичигдсэн гэдээ ирж байгаа. Тэнгүүд тэрэн дээр өөр нь харахад бол $8,000 болсон байсан. За тиймэрхүү үнийн дүнгийн хувьд бол тийм ээ. За төрөлтийн хувьд бол ер нь бол амар өндөр хүлээлттэй байсан. Америкт төрж байгаа ингээд тэгээ Монголоос өөр авах ингээд тест нэрээ гоё авах гээл амар гоё бодоол. Тэнгүүд яг нөгөө нэг гоё ясан л да одоо нөгөө тэр өмнөлттэй оронгуудаа нөгөө заавалчгүй хамтаа ингээд нөхрийгөө бас хамт авч орж болдог нэтэр айгу гоё ясан. Ерөөсө нөхөрч хаана ингээл ерөөсө тэгээд идэм билээ. Тэгээ хамт ороод шүн би нөгөө 2 цагт өвдөж очиад тэгээд 5 цагт төрсөн байхгүй. Энд ер нь бол айгүй тийм хурдан төрүүлэх процессыг айгүй хурдан хийдэм билээ. Ингээд тариа хийлэггүй одоо ингээ хурдлуулах уу, тийхүү инкул гэд ерөөсөө тэгдэд юм бол яг хуу тэр тутамдаа мөнгө авах гэсэн үг шүү дээ тэр чинь тий. Тэгээ би болохоор яг нөгөө өөрөөрөө яа гэд ерөөсөө тариаг нь бол хийлгээгүй. Хүчин намдах тариаг нь хийлгээгүй. Харин эмчин нөгөө зөвлөөд ингээд өвдөлтийг нь айгүй хурдан болгоод өгөө тий ингээд одоо 5 минутын зайтай байгаа юм чинь жоох ингээ хурдлуулад өгье гэж тэгжсэн. Тэгэхэд нэг тэр туслыг хийлгээд нэг 30 секундын зайтай ажиллаа, минутын зайтай ажиллаа шууд тийм болгосон. Тэгээд тэр тус залуулаад айгүй хэцүү байсан бас. Тэгэл ойлгочихгүй нэг цаг гарan тэгээ өвдөж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ шууд эмчин нөгөө нэг яг их барьж авах эмч маань орж ирэнгүүтээ тэр үед л яг их барьж авах эмч маань орж ирсэн. Тэр бодлого бүх хугацаанд ерөөхдөө совилогч нь яг ингээ хажууд ингээ амар хурхан гар марнаас барайл ингээл халмсааж идэв тийм билээ. Тэгээд эмч нь орж ирэнгүүтээ одоо ингээ усрч хаагалаад хоёлаа 30 минутын дараа хүүхдтэйгээ уулзъя. Чи зөвшөөрч юм уу усрч хаагалахыг гэдэг юм билээ. Тэнгүүт нь тэгээд за тэгяал гэлж байгаа юм чи угаасаа за хурдан уулзъя. Тэгээд шууд зовлонгийн төргийн дээр шиг ингээд за тэгээ гэж ерөөсөө зөвшөөрөл. Тэгээд яг хилцсэн чинь нэрнгээсээ 30 минутын дотор л нэрээ хүүхдтэйгээ уулзсан. Ерөөсөө усаа хахлуулаад тэгэл
Тэгээ нөгөө нэг гол нь хинт нөгөө нэг сувилагч нар нь ингээд яг сувилагчийн ажлыг хийх хэрэгтэй байд юм лээ. Одоо би ингээд одоо 30 минут болоод ингээд доошооноо ингээд дүлэлт өгж яхад ерөөсөө сувилагч нь ингээд уурт гараад намайг болоод тосож авах үйл ажиллагаа явагдахгүй байхгүй тэр чинь ерөөсөө эмчрүүгээ яриад одоо энэ ингээд хүн үлдэж гин ингэж гин тэгж гин ингээд ерөөсөө ингээд тэгээ байж одоо яг эмчигээ яг тас хүлээд юм лээ. Тэр нь жоохон надад хэцүү байсан. Тэгээд эн чинь хаарч ирээл нөгөө нэг ингээд гоё ярьсан өөрөө чи юу юугүй ингээд мис заслын өөрөө шиг болчихж байгаа байхгүй гэрэл мэрэл дээрээс асаал бөө ингээд мисийн юмнууд ингээд тавьж байвал өөрөөс жоохон амар ч шиг санагдал тэгэнгүүтээ эн чинь хаарч ирээл ер нь 1 минут ч болоогүй ерөнхийдөө нэг зааварчлал амьсгалаараа ингээд тэгэрээ гээд тэгэл өөр хүүхдээ гаргацсан. Энэ жилийн төрөлтөөр болохоор нөгөө манай найзаас амар зөвлөөд ингээд амьсгалаа ингээд айгуу гой зөв аваарай эдэр гэж хэлжээс байхгүй. Тэгсэн чинь тэр бас амар сайн нөлөөлт юм байлээ. Би бол тэрийг бүр амар сайн мэдэрсэн. Тэгээд ер нь 1 минутын дотор нэрээ хүүхдээ гаргасан. Тэр бол нэрээ айгуу амар байсан. Тэгээ урагдлахгүй, ойдлахгүй, гайгүй сайхан төрсөн. Тэгэл нэг юм хөөргөө охиныгоо харсан. Тэр ээжүүд ээжүүд харьцуулдаг штэ ялтчгүй. Одоо би Солонгос төрчөөл за Монголд тэгдэг байсан даа гэж бодож чинь. Яа тэгжсэн. Тэр чинь том охиноо Монголд төрүүлээд ер нь харьцуулт чинь ямар байсан бэ? Одоо Монголд жоохон онцгой байж дээ гэж бодсон уу? Эсвэл Монголдо төрсний илүү давуу талууд ихтэй чамд санагдсан уу? Мэдээж энд төрн гэдэг чинь чи эцэг гэхээсээ хол те бүх одоо ойр дотны хүмүүсээс хол хажууд чинь зөвхөн одоо нөхөрчл байгаа штэ. Тэгэхээр жоохон тэр нь хэцүү байсан. Надад бол яг тийм байсан. Тэрийг тооцвол юу нөгөө Монголд яг нөгөө нэг төрөхөд ингээд нэг хүүхдээ өрөөнд оруулаад ингээд нэг амар нэг тийм амар халамж байхгүй л тий. Тэгээд нөгөө нэг яг гэр бүлийнх маань хамт байгаа болохоор нөхөр маань хажууд байгаагүй ч гэсэндээ гэр бүлийнх маань тэнд одоо байгаа штэ тий. Тэгэнгүүт тэр маань амар айгу гоё. Тэгээд төрсний дараа нөгөө нэг айгу олуулаа нөгөө өрөөндөө байдаг нь ингээд төрж байгаа ээжэд ингээд айгу тийм нөгөө ядрах тий. Тэгээ 0 молн жоохон тухгүйгээс болоод хүүтнээс болоод жоохон хэцүү байдаг штэ. Тэр мэр хэцүү байснаас би бол хүүхдтэй харсандаа л амар баярлж ирсэн. Ерөөсөө бүр ингээд хүүхдтэй болсондаа л амар баярлаад. Тэр нь Монголд байсан нь илүү байсан юм уу гэж би бол бодсон. Энд одоо ингээд сар болгоны үзэлгүүд яваад байгаа хэрнээ надад ингээд нөгөө энд ингээд бүр үнэхээр хүнд өвчтэй. Тэгээд одоо C-section гэж ярьж штэ одоо хийсэр халгалаа тий. Хийсэрээр төрөөгүй л бол ерөнхийдөө нэг тийм айхтар болоод хүлээж авч үздэг юм лээ. Ерөнхийдөө шинжилгээнүүдээ наваад хариун гайг байх юм бол тэгэл ерөөсөө нэг тоохгүй. Тэр нэг тийм намайг амьд нэг хайхгүй юм шиг мэдрэмж жоохон аваад байсан. Тэрнээс болоод яг энд тэгээ нэг ээжүүдийн гөрөвтөр ингээл харж байгаад яг угаасаа тийм байдаг гэж хэлжлээ л дээ. Нэг амар янилганаал тий одоо ингээд байдгүй гэд. Яг л ажиллаа угаасаа л хийх хэрэгтэй хийж байгаа. Тэгээд гайгүй болохоор л ингээд орхисон ингээд тэгжсэн. Тэгээд за тийм юм байна гэж бодчихсон. Ер нь бол яг Монголд байсан гоё яасан гэж бодож байгаа. Хэдий ингээд амар гоё орчинд төрж байгаа ч гэсэн те ээж аав байхаа хажууд тэгээд байх нь ер нь илүү юм байна л гэдгийг амар ойлгосон шүү дээ. Ер нь холдоод ирэхээр л ойлгох гэдэг тийм. Монгол орн маань хичнээн сайхан тийм магадгүй бид нар дотор нь ингээд байсан бол яг л одоо Монголд амьдарч байгаа залуучууд шиг жоохон шүүмжлэл арай ихтэй л тий гадагшаа гарахыг хүсээл бас тэгжил авахсан баг. Ер нь бас ингээд хол байгаад амьдраад ирэхээр үнцний нөлөө ойлгох тий. Дандаа л ингээд гоё юм байна болохоор Монгол маань юм байсан болжлаасай. Монгол юм байсан бол гоё доо гэж дандаа л тэгж юусоо боддөө ш. Тэгсэн бол ингээд тий ингээд Монголдо байж ахгүй юу гэдэг ч юм уу нэг тийм юм бол байнга л бодогдчихэд. Тийм зөв. Би ч гэсэн яг тэгж боддог. Угаасаа залуучууд угаасаа ингээл гадагшаа гарч байгаа нь ер нь тийм штэ. Бүгд л эх орондоо хайртай, эх орондоо амьдармаар байгаа. Гэхдээ мэдээж болохгүй байгаа болол гарч байгаа штэ. Түүнээс болж исэн бол тэгэл эцэг хийхээ хажууд, найз нөхдийнхээ хажууд л амьдрахыг хүснэстэй хийж байсан тий. Тэгээд ер нь л ингээд төрөлтэй асуудал юм байсан. Тэгээд нэг асууя гэж бодож байсан зүйл нь би одоо нөгөө саяхан 3 жилийн дараа төрөөд одоо саяхан төрөөд 3 жил өнгөрсөн байж тээ. Тэгээд сэтгэл готролт гэхдээ саяхнаас л гайгүй болж байгаа байхгүй миний хувьд. Одоо ингээд сэтгэл готролт нэлээд өртсөн гэх юм уу. Би өөрөө тэгж дүгнээд байгаа байхгүй нэлээд ингээд одоо нэг шинж тэмдгүүд байдэн штэ бидний нэг бүдүүн параг мэддэг шинж тэмдэг жишээлбэл
гинт уйлах ч юм уу, уур хүрэх ч юм уу. Тэгэл нэг нөхөртөө гомдоол эсвэл найз нөхдөдөө жоохон гомдоол тий. Тэгэл ээж авгаа амар санаал нэг юм эмзэг болчтой штэ. Тэр үед ер нь Америкт байгаа ээжүүдийн төлөөлөл байгаа штэ чи чинь. Тэгэхээр Америкт байгаа хүмүүс маань ер нь хөвчлэн яаж тэр одоо ганцаардл тэр сэтгэл готролыг одоо давж гарч ийн нөхөр нь мэдээж өглөө гараад орой л ирж байгаа шүү дээ. Чи өдөржингөө л хүүхдийг нь ялах байхад бол өдөржингөө ээж нь л хамт ингээл байхаар юу эсийг бодгов дээ тий. Зөндөө ол юм бодоод готраал тэрийг яаж давж гарч ийна. За амар мундаг хүн биш ч гэсэн яг өөрийнхөө хэмжээнд одоо нэг би ч бас яг өөрийгөө тэгж бодоод байгаа хгүй яа сэтгэл готролдоос орсон байна да гэж бодоод байгаа. Яаж мэдрэгдсэн гэхлээр амар их ингээл нэг уйлгаал ингээл ер нь бол амар их уйлахаа болсон. Уйлаад тэгээ сэтгэл ингээл юм л ингээд савлаад байгаа штэ тий ингээл нэг бол амар гой жаргалтай ажилласан нэг бол ингээл амар ундаг ч юм уу тий тэгэл нөхөртэй амар их уураа гаргадаг ч юм уу ерөөсөө юм хүм таалагдахгүй болдог ч юм уу тийм мэдрэмж бүр амар их байсан. Тэгээд ер нь ингээд бодоод хахад тэр ингээд ээж аваасаа одоо төрснөөс хол байгаа маань бас ингээд нэгдүгээр нөлөөлж байгаа байхгүй юу? Тэг ингээд яг ингээд Монголдо байсан мод мэдээж найз зүртэйгээ дуудаад авчираад уулзчихна гэд тий хажууд маань ингээд тусалж дэмжих хүмүүс маань их байна. Энд гэхээр чинь тийм хүн байхгүй болохоор бас тэр нөлөөсөн байх гэж бодсон. Хоёрдугаар гэх юм бол нойр амар нөлөөлдөг юм аа гэж бодсон. Манай хүүхэд эхний хүүхэд маань бол бүр амар тайван айгуу сайн унтдаг бүр ингээд шүнж сайн унтдаг тэгээ өдөрөнд бүр ингээд 2 цагийн зайтай бүр 2 цагаар бүр унтдаг хүүхдээсэн байхгүй багадаа л 2 цаг унтдаг бүр 3 цаг ч унтдаг байсан байхгүй. Тэгэхээр би бүр яг нөгөө хүүхэдтэй хүүхэдгүй байх хоёр ялгааж явах өөр шүү дээ тий. Яг тэгжил жоохон тэрэндээ ядарсан болохоос бүр амар тэгж ядарч байгаагүй нэлээ нэгдүгээр эхнийхээ хүүхдээ гаргаж байгаа та. Одоо болохоор манай охин чинь бүр амар унтдаггүй хүүхдээсэн байхгүй 2 сар хүртлээ ерөөсөө ингээд 30 минут л унтаас ирчдэг ч юм уу айгүй хэцүү байсан бүр ингээд тэгэл нэг яагаад байгаа нь мэддэхгүй тэгээ шүн ерөөсөө унтдаггүй тэгээ би дандаа өөрөөр 5 цагт унтаал тэгээ тэр амар нөлөөсөн гэж би бодсон ер нь ингээд тэгээ нойргүй яваад тахаар чи бүр зомбироо тэгээд чи яаж сайхан ажиллах юм тэгээ ерөөсөө тэр бас амар нөлөөсөн юм байна гэж бодсон. За 3 дахь том нөлөөсөн юм ингээ хөндлөнгийн хүмүүсийн одоо ингээд хүнийг ингээ заах гад байдаг. Одоо гүнүүд нь айгүй хэцүү байдаг гэсэн надад. Тэр бол амар бүр ингээд бүр нэлээд том ингээд надад амар хэцүүс ахгүй ингээд хүүхд чи яагаад ингэ уйлаад байгаа юм бэ? Яасан уйланхаа хүүхд вэ? Гэхэд л баг дүрс гээл уурж байгаа ахгүй тэр чинь. Тэгэл ингээд одоо манай үед ингэдэг байсан. Одоо энэ ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг ч юм уу тий. Энэ хүүхд ч одоо ингэсэн байх хэвээр тэгсэн байх хэвээр гэд хүүхдийг маань ингээд амар харьцуулахад надад тэр амар хэцүү байдаг байсан. Ер нь бол миний тэр төрснөө даах сэтгэл готролд бол яг тэднэр бол нэлээд нөлөөсөн гэж боддоо ш. Тэгээд би нэг 4 сар гараад 5 сартай болоод эрэхт нь ерөөхдөө гаг болсон. Тэгэхэд бол надад яг нөхрийн маань ер нь туслалцаа л ер нь амар нөлөөсөн дөө. Эхлээд надад ерөөсө туслахгүй байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг байхгүй юу? Манай нөө хадам ээж ирсэн байгаа шүү дээ. Тэнгүүд нөө эрэгтэй хүмүүс ч ер нь тэгээд 50 орчдөг юм шиг байгаа ингээд ээжтэй найдаал ерөөсөө ингээд те. Тэнгүүд чинь нэг яг ингээд явсныхаа дараа мараа яг өөрийнхөө нэг өөрийг харилцахыг нэг ойлгодог юм шиг байгаа. Тэнгүүд нөө надад ингээд туслахын хэсгээл чи одоо нэг ингэчээд тэгчээд одоо нэг жоохон унтаад авмаа гингүүд л ингээд дотроос амар гоё болоод ирж байгаа юм чинь нэг тэр нэр жоохон нөлөөсөн. Тэгээ хүүхд маань ерөнхийдөө нөө 2 сар гараад тэрнээс хойшоогоо ерөнхийдөө гайгүй унтдаг болоо шүн мөн гайгүй нойр авдаг болсноос гайгүй нөлөөсөн байх гэж бодсон. Тэрнээс бол бүр амар мундаг гарсан юм уу гүмүүгээ сайн мэдгүй л явж шүү би одоохондоо. Тийм. Одоохондоо бол гайгүй л юм. Эхний үед бол тест аюулгүй байсан. Одоо нөгөө сэтгэл готролд би орсон юм шиг байлээ. Гэтэ тэр нь нөгөө 90 тойрны хүмүүс айгуух нөлөөлсөн гэж ярьж штэ. Тэгэхээр энэ бүр айгуу одоо юу гэдэг том сэдв байхгүй юу тий. Яг би бас санал нэг байгаа байхгүй юу. Ер нь ингээд нэг сэтгэл готролтой байгаад мэдсээр байж төрөөд удаагүй байхад одоо жишээлбэл хүүхд чи яасан турхаа юм гэх юм уу. Эсвэл ямар их ханиад хүрдгийн эсвэл хүүхд чи яагаад тийм хоол идэхгүй байгаа ингээл нэг юм илүү дутуу юм ярьсан хүмүүсээс болж ер нь ээж айгүй их стресстэж сэтгэл готролд ордог шүү дээ. Ер нь бол бүр яг тэгэхээр
Тэгэхээр ер нь эргэн тойрны хүмүүстэй нэгдүгээрт айгүй сайн нэг ингэж сонгож зөв энергитэй зөв юм ярьдаг. Өөрөө ингээд туулаад мэдэрсэн хүмүүс хүн чинь ухаантай хүн бол одоо ингээд өөрийгөө оронд нь тавьж үздэг штеп хүний оронд. За би байсан бол ямар санагдах уу те. Би одоо ингээд ийм үг сонсвол надад ямар тусах уу гэдгээ мэддэг хүн бол хизээч хүнд тийм үг хэлэхгүй штэ. Тэгэхээр тэрийгээ ч ойлгоогүй өөрөө өөрийгөө ч бүрэн таниагүй тийм хүмүүсийг эргэн тойрондоо байлгах нь юу нэг айгу буруу юм шиг байгаа. Би тэгж бодсон. Тэ дандаа хар буруу юм яриад хүн шүүмжлээл тэ тэгэл ингээл өөрөө нэг мундаг хүн шиг ингэснээс болж хажууд нь ингээд өөрөө бүр хинч биш мэдрээл тэ би айгу муу ээж юм байна гэл энэ мэдрэмжийг өгсөн өгөөгүй л өөрийгөө голчл байгаа штэ чаавас ээж болгон л тийм нэг амар гимшээл юм болгоно гимшээл надаас болоод тийштэй надаас болоод ханаа төрчлээ гэл тэртээ тэргүү бодож яхад чинь дээрээс нь давхар ингэж хэлэх юм шаардлага байхгүй штэ тий. Тэгээд бүр ингээд өглөөд хэлээд байхаар гайхаж магадгүй. Гэтэ нэрээ бас нёгийг бодоосэй гэж бодоод байгаа. Ер нь бол яг төрсний дараа ээж хэцүү байдаг штэ. Амар нөгөө нэг эмзэг болсон байгаа штэ тий. Одоо ингээд хүүхдээ хамгаалж юм тий. Ингээд байгалийн тийм нэг инстинкттэйгээ нэг тийм хүүхдээ хамгаалах мэдрэмж нь байгаад штэ тий. Тэгээд яг нэг хүүхд рүү ингээд нэг ингэсэн юм хэлэхээр л юусэн ингээл амар хэцүү санагдал. Тэр мөр бас нилээ нөлөөсөн. Тий. Яг л тэгдэм мэлээ. Зөв. Миний угаасаа хамгийн дургуун үг бүр ингээд хүүхд чинь туурч мурч гэдэг үг дуусаас амар дургуун байхгүй. Тэгээд харгалуулчихад ямар чамд ямар хамаатай. Айгу хэцүү. Яг манай хүн ч одоо бандаж штэ. Ямар амар харгалуулсан гэж яах вэ? Ёо яг тэгээд хэцүү бүр. Тэгээ эмэгтэй хүүхдийг гэж хэлээ. Чин болвол ингээд хөөрхөн одоо ингээд яваал хөдөлгөөнд орчих юм бол турч штэ тэр чинь ерөөсөө асуудал байхгүй. Тэнгүүд ч юм уу ёо амар тэгж мгээл. Тэгэл нэг бас нэг яагаад вэ нөө сүү ороогүй үед те нэг айгүй хэцүү те сүү ороогүй нэхний нэг 2 хоног манд те. Өө сүү орсонгүй ёо ямар бага ордын яста орохгүй байх гинэ минь гэл. Тэнгүүд ёо яста амар хэцүү гэсэн. Бас тийм үг сонссноо ямар хэцүү юм бэ? Бүр өмнөөс ч сэтгэл хөдлөх юм. Ямар ч чи гэтээ ингэж ярьж байгаад худлаа ярьж байгаа юм биш шүү заяа. Ямар ч гэсэн чи ингээд төрөөд удаагүй гэхэд бол үнэхээр хөөрхнөрөө үнэхээр үзэсгэлэнтэй байна. Би төрнөөс хойш чамд хэлээгээ л бодоо сууж байна. Бүр ичээг нэрээ шүү. Гэтэ чи үнэхээр үзэсгэлэнтэй байна. Одоо найз нь 3 жилийн дараа өөрийнхөө яг үндсэн пропорц дээр очиж үрсэж чадахгүй байгаа байхгүй юу? Гэтэ өөрөө ч нэг хичээхгүй л байгаа л та. Гэтэ ер нь ингээл одоо өөрийгөө ажиглахаар ингээд өөрийгөө гоёор нь авч явж байгаа эмэгтэй хүмүүс за муухай гарна байсан ч яах вэ? Гэтэ ер нь чи бол үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Үнэнгийн л за баярлалаа. Гэтэ ээж болох. Гэтэ ингэдэг те нараа төрсний ингээд дараа ээж болоод бодох бидний бодол тэгснэ ээж болохоос өмнөх бодлоо шаарна тийм бүр амар. Одоо ингэ жирэмсэн хүмүүс харахаар амар хайр өрөөд яг тэгдэг. Тэгээд одоо хөөхөд энэ ингээ яаж байгаа бол өвдөж байгаа болоо нуруу нь өвдөж байгаа болоо хортлого өгсөн болооч гэж бодоод бүр нэр амар хайрлаад байдаг болчтой. Тэг ойлгоод. Тэгээ нөгөө хүн байлахаар би амар таргалцсан байна уу? Би өстой ингэж ийна гэл нөгөө яг готалтай байгаа штэ. Тэгэхээр яаж нүдээр харсан надад болохоор амар хөөхөн харагдаж байсан лээ. Ер нь бол төрсний дараа ингээл амар тарганж байна уу, туранхаач байна уу, ер нь хамаа байхгүй шүү дээ. Яа гэм тэр чинь хүүхэд нь л ирүүл байвал ээж л гоё ингээд өөр дотроо ингээд тэг сэтгэл амрал байвал ерөөсөө тэгээ болчихж байгаа байхгүй. Тэнгүүд би ч гэсэндээ одоо ингээд чи намайг ингээм хурдан жиндээ очсон гэдэг тэгж юм л да. Тэнгүүд би ч юм болохоор бас амар хитрхи бүр ингээд нөгөө нэг юу байгаа штэ, туранхаа байгаа штэ бүр. Тэнгүүд нөгөө нэг амар хэцүү байдаг хгүй юу? Ер нь бол яг уу нэг яаж ингээд нэг гайгүй жинтэй болох уу гэд мэдгүй тэгээд за яг би манай охин амар уулаад байна. Цагаад ярьж заяа. За сая битээр охин уйлаад яг гоё ярьжсэн чи тэгээ тэр хооронд би бас ус мус ууж маагаад амар өөрийгөө цэнэглээд амжижлаа шүү дээ. Гайгүй унтцсан уу? Гайгүй унтчихлаа. За. Тэгэд ярьжснаа үргэлжлүүлсэн дээрх тий дуусгаг байгаа юм чинь. Тэгээд нөгөө буцаад формондоо орсон тухай ярьжсэн шүү дээ. Харин чи намайг айгу хурдан ингээд жиндээ атсан байх гээл тэгж ер нь бол яг
Тийм айгүй амар хурдан жин хасдаг төрлийн хүн баггүй юу. Тэрний амар хэцүү нөгөө нэг жирийн жингээсээ нилээ нөгөө нэг хэвийн жингээсээ нилээ ингээд нөгөө нэг туранхай байгаад байгаа. Тэгээд хүмүүс нөгөө нэг яг хоо яадын гоё л штэл гэдэг. Гэхдээ яг хоо жин хас нэмэх нь одоо хасгаасаа илүү жоохон хэцүү байдаг гэж хүмүүс нэг мэдтгүү маа. Мэдтгүү. Тэгээд харин тийм би бас мэдгүй л байгаа. тэгээд нөгөө нэг Мэдгүйгийн зовлоо. тэгээд тийм ээ ер нь бол одоо жоохон ингээд нөгөө жин нэмэх юмсан гэж бодоод байгаа. Гэтэ яг хөө бүр амар өөрийгөө голж байгаа юм шиг л те. Би бол гайгүй л байна л да. Тийм. Тийм бас бүр гоё болломоор л шүү дээ. Тий бас нэг өөртөө. Ойлгож байна. Тэгээ яг энэ л угаасаа зөвлөлтөө нөгөө би чиний биед орж чиний ухаанаар нөгөө чамаа ингэж мэдэрч ойлгохгүй байгаа болохоор надад харагдаж байгаа өнцг нь л одоо миний бодолд айгууд нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээ баярлалаа. Найз нь болохоор чиний нөгөө зовлон асуудал одоо юу байна тэрийг сайн мэдэхгүй ойлгохгүй. За ойлгодлоо ч нэг 100% бол ойлгож чадахгүй бах. Тэ нэг 80% ч юм уу байх бах. Надад ч гэсэн торхгүй байгаа зовлон чи ойлгохгүй л бодлоо. Гэтэ би нэрээ азар нэг амар тийм юу яадгүй хөрхи азал ах хэвээр амар иддэн штэ би чинь тэгсэн мөртлөө бас нэг амар явчихгүй дэшээ. Тэгээ доошоо бас нэг амар явахгүй. Ер нь ингээл нэг юм байгаа. Гэтэ ер нь илүүдэлчтэй байгаа. Илүү байгаа. Яг хөө байх хэвээр бас жоохон илүү байгаа. Гэтэ зүгээрээ би нэг тэрэнд амар санаа зовхгүй байгаа. Тэгээс айгүй гой буу хаалал хойлоо бүр ингэжсэн чинь тийм болчлаа. Тэгээд тэрийг өргөжлүүлээд би асууя бас бодож исэн байхгүй юу. Одоо нэг юм зөв бодолтой зөв хүн байх гэд нэг юм жанжин шугам байгаа штэ тий. Тэгэн гутал одоо ингээд сүүлийн үед сошиал ингээд интернетээс ингээд хараад эсвэл нэг таньдаг мэддэг би ингээд мэддэг хүн энэ төр байхад чинь амар лаг пост оруулаад амар үнэн хөхтэй шеэрлээ тий. Чи тэрэн дээр ингээд хаяа би өөртөө гэхдээ би хүнийг ерөөсөө шүүмжлээгүй. Би өөртөө зөвөр дүндлэдэг байхгүй юу. Заримдаа би ингээд амар ухаантай үг шеэрлчих гэхээр энэ нэстэ яг миний боддог юм байна даа шеэрлчих гин гутал одоо ингээд би заримдаа яг тийм байж чаддаггүй байхгүй юу. Тэгээд тэрийгээ шеэрлэхээс санаа өөртөө жоохон санаа тэг өөрөөсөө ичдэг байхгүй юу ээ чи юм байж чадаагүй үсттэй гэд те нэг тийм юм чамд тохиолдож ирсэн үү мэдэрч ирсэн өөрийгөө одоо хүндлэнгийн нүдээр олж харах гэх юм уу та өөрийнхөө алдааг айгуу сайн олоод мэдчихдэг нэг би одоо яагаад дахиж тийхгүй гэж өөртөө амлчаад яагаад тийч вэ одоо нэг хин нэг муулдаг ч юм уу те хүний тухай би одоо ерөөсөө муулахгүй гэд бодож ирсэн гинт нэг сайн найз байцтайгаа чи уулзал ам алчгараа дээр тэр тэгсэн байсан те гэд нэг ийм хов живний асуудал бидний айгу хувь хүний зүгээс айгу засрах өстой юм шиг надад санагдаад байгаа байхгүй нийтээрээ тэгэхээр би өөрөөсөө бид нар өөрсдөөсөө эхлэх болчихж байгаа сте тэр тал дээр чамд ер нь өөрийгөө жоохон шүүмжилдэг зүйл байсан уу ер нь таарч ирсэн үү тийм зүйлтэй. За би болохоор яг өөрийнхөө хувьд бол өөрийгөө яг зөв хүн байна гэж боддог байхгүй юу? Ер нь бол амар шудраг байхыг амар илүүд үздэг. Шудраг бос юмыг ерөөсөө ингэж бүр үнэнхээр бүр дотроос гол зураал ерөөсөө үзэж чаддаггүй төрлийн юм байхгүй. Тэгээд яг миний нөгөө нэг өөртөө зөрчилддөг юм хүүхэд хүмүүжүүлэхтэй л гарч ирдэг. Би ингээд өөрийгөө амар мундаг гэж бодож штэ. Тэгэнгүүт манай хүүхэд над руу ингээд миний мэдхгүй зан гаргангууд ингээд би тийм зан гаргадаг бол сарж байгаа хгүй өөрт нь. Тэгэхээр надад ингээд амар зөрчилдөөд идэг. Би ингэдэм бах та, тийм бах та гэдэг. Тэгээ манай хүн л байхгүй. Яг чи тэгдэж чи чамаг дөрөө яаж ингэ тэгэнгүүт би ингээ өөрийгөө гинт ингээ боддог хгүй. Яна би ингэдэм бах та гэж. Яг тийм юм дээр амар зөрчилддөг. Бусад нөгөө нэг өөрийнхөө ер нь бол боддог байхгүй. За тийм байх хэвээр, юм байх хэвээр, энэ дээр ингэж цензур тавих хэвээр, тий үнэж байх хэвээр гэдэг юмнууд байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт чинь тийм юмныг бол ер нь бол яг ингээд барьдаг гэх юм уу. Гэтэ нөгөө нэг амараас ам гарч хэцүүлдэг. Гэхдээ ерөнхийдөө яг өөрийнхөө хэмжээнд ер нь бол өөрийгөө тэгж чаддгаа л гэж би боддог шүү дээ. Тэгээс дор бүрнээ л яг хувь хүн өөрөө л хөгжижүүл яг болох гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд хөгжихэд яг үзэл бодол одоо амнаас гарч байгаа үг хүртэл айгу чухал болчиход байгаа байхгүй юу. Тэгээд хүрээлэл бас амар тэр тухай л асуугаад байгаа. Тэгээ үзэж хүрээлэл айгу чухал бас амар чухал. Тэрнээс асуу. Тийм зөв. Тийм. Би одоо яг эх орноосоо гараад яг
олон жил ингээл өөр газар оронд ингээл амьдрал ирэхээр яг өөртөөгөө илүү ингэж нүүр тулсан юм шиг санагддаг байхгүй юу? Өөртөө. Тэгэхээр би яг сайн хүн байсан юм уу, муу хүн байсан юм уу гэхээр ерөнхийдөө бол ингээд хүмүүжлийн хувьд бол айгүй зөв хүмүүжлтэй хүн угаасаа байсан байгаа. Гэхдээ замын дундаас хүн ингээ эвдэрдгийн байна л да, зарим нэг зүйл дээр ингээд өөрөөсөө өөр хүн бүтээх гээл те. Эсвэл илүү ингээд одоо чиний түрүүний хэлсэн шиг өөр хүн буруу хүмүүстэй нөхөрлөөд буруу хүрээлэлд ороод ирэхээр хүн өөрөө ч мэдгүй ингээд нэг буруу юм яриад те, хүмүүсийг шүүмжлээл, хин нэг нь миний амьдралд юуроос хамаагүй хат чи тэр хүний амьдралыг яриад одоо нэг ийм жижиг сажиг юмаа л бид нар засчуул айгу гоё болох гэдэг юм санагдаад байна. Нэг нэгнийхээ зүрхэнд ингээд муха шарах үлдээхгүй те. Тий. Гадаадд амьдрахаар ер нь энийг айгу сайн ойлгосон юм шиг байгаа. Хамгийн сайн ойлгосон юм шиг байна. Ер нь тэгтээ гадагшаа гарч үзэх нь ер нь зөв те. Хэдэн сараар ч хамаагүй. Тийм нэг Монголоос гарч үзвэл нэг арай л юмэг өөр нэг зүгээс хардаг болдог те. Өөр байдаг те. Яг ухаан сууд юм уу? Яаж байгаа юм үртэл шал өөр болчтой. Тий, ухаан суучдаг. Та бид нар чи ухаан сууж байгаа юм уу да? Тэгэхээр нөгөө нэг Монголынхаа үн цэнийг бас амар мэдрээл тэгэл ер нь айгу их орон чалчдаг тий нэрээ. Нөгөө Монгол юм байсан бол гоё даа гэл тий. Хайр боддоо шүү. Яа гоё юм харна. Нэрээ тэгснээс одоо ингээ Америкт очиод тэгж бодогдож байна. Одоо энэ одоо манай Монголд яг энийг л аваачих юмсан. Энэ ста үнэхээр хэрэгтэй зүйл байна да. Эсвэл нэг цэцэрлэг төрөлнг нь хараад ингээл нэг юм атаарчсэн зүйл байна ч юм. Тийм энэ талтай нөгөө нэг газар нутаг айгуу гоё томтой. Тэгэнгүүт чинь ингээд зогсоолын асуудлыг бүр амар гоо шийдсэн байдаг байхгүй юу? Ерөөсөө л ингээл харууд байд. Бүх газар амар том зогсоолтой. Ерөөсөө тэр нь айгуу гоё санагдаад байд. Тэрийг л гоё аваачих юмсан. Тэгээ бас ингээд одоо дүүрэг болгондоо бараг амар гоё том цэцэрлэг хүрээлэнгүүд байна. Ерөөсөө л ойрхон ингээл гарангуу 5 минутын цагдаа 10 минутын цагдаа гэл ерөөсөө хаасайгүй айгуу гоё цэцэрлэг хүрээлэн байна. Хүүхдүүд аваад очиход тэрийг бас айгуу гоё аваачаасай л гэж боддоо ш. Тийм болчоосай гэж боддог. Тэгээд одоо ингээл хүүхдэд ээлтэй. Одоо ингээл ер нь ингээд хүмүүс одоо ингээ манайд дээр сууж байгаа одоо нэг тийм хурлын гişүүд байна ш. Тэд нар бол иймэрхүү юмнууд ингээд амар гоё харж л байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад ингээд ийм юмнууд айгүй гоё хийдгүү болоо гэж жоохон боддог. Ер нь баг мань мэдээсээ ч илүү гадаад дотоод явж галуу шууны юм ах үзэж идэж байгаа л байлгүй дээ тий. Тэгээд нэг эрх мэдлэн байхт ч хийчихгүй. Тэгээд энийг ингээд гоё суралцаад Монгол руугаа ингээд оруулж болдгоо махтаа гэл амар бодоод идэв шүү дээ. Харин тийм ээ. Уул нь яг би бүр сүүлийн үед улс төр ярихаар сүүлийн үед тэгж бодоод байгаа шүү дээ. Ер нь улс төрд нэр дэвшдэг юм билүү жоохон байж байгаа. Монголд очихороо. Гэхдээ нэрээ тэр чинь гэхдээ ингээд инээдэн болооч ханиадан байгаа байхгүй яа тэгэхээр ингэтлмэн зовоож байгаа байхгүй бидрийг ингэж бодтол те яг би улсын хурлуугаас нэр дэвшгүй л дээ. Гэхдээ ер нь надаас төлөөлүүлээд ингэж бодож байгаа залуучууд зөндөө олон байгаа байхгүй. Тэ бүр болохгүй бол өөрсдөө ч басаа ороод тийм шүү дээ. Ингээд энэ дотор нь ороод юм хийдэг юм билүү гэж бодтол бидрийг цоож байгаа байхгүй. Тэ ёо бүр. За нэг тиймэрхүү. Өөр сонин сайхан юу байна да Америкаар? Наагур чинь найз нь надад нэрээ сонгуул гэснээс наа чи сонгуул хэр явагддээ? Тэрийн сайн мэдгүй байна. Би нөгөө нэг одоо миний юм ирсэн байц чинь зөвхөн сонгуул л гэж боддгоо үзэхгүй юу. Ганцхан болж зөв юм сонгуул байдаг. Тэгээд бүх юм боломжтой байдаг болохоор яг сонгуулийг бол өстой сайн мэдгүй байна. Тэгээд та нар тэгтээ Монголынхаа сонгуульд бол оролцсон нь үстэй тий. Манай энд яг хэлчнэн байдаг. Тэгэхээр айгүй гоё ойрхон байдаг очоод. Тэгээд энд нэг хэлчин маань ойрхон байдаг болохоос айгүй тийм бичиг цаасны ажлыг бас Монгол руу ингээ хөөцөхөд айгүй амар агаад тийм шүү дээ. Тэгээ батлан даалт мал наад зах нь батлан даалт хийлгүүлэхэд хүртэл айгүй тийм амар юм. Зөв. Тэгээд сүүлийн асуултаа асуугаад хойлын ер нь өндөрлөг тийшээ хандъя гэж сая бодлоо. Сүүлийн асуулт нь надад бас яг тохиолдсон байхгүй. Одоо эх орноосоо гараад залуу гэр бүл ер нь ингээд ээж аав хамаатан садан бүх юмнаас ингээд холдчихж байгаа ч тусгаарлалцсан. За тэр үед одоо юу гэдэг одоо нөхөртөөгөө харилцах хандлага
чинь өөрчлөгдсөн үү? Хоёулахнаа ингээ болоод яхаар ер нь хэрүүл маргаан янз янзын юм болно шүү дээ. Тэр дунд ер нь тэрийг яаж шийдвэл ер нь зүгээр эдийн залуусууд тий. Эсвэл бүр эсэргээрээ Монголд айгүй хэрүүл уралтай жоох ингээ тааш тохиргүй байж ийснаа гадаадд гарахаараа айгүй уучраа болоод яг хоёулахнаа нөгөө амьдралд нь оролцох хүмүүсгүй болонгууд хоёулахнаа бүр уучраа болоод айгүй гоё гарсан болжээ гэж боддог асуудас байгаад идэм байлээ шүү дээ. Та хоёрын хувьд ер нь ямар байсан бэ? За миний ингээд нөгөө гадагшаа гарч амьдрахын хамгийн том нэг давуу тал болсон нь одоо ер нь бол хосын харилцаанд гарсан өөрчлөлт гэж боддоо шүү дээ. Ер нь бол нөхрийгөө улам их ойлгосон, би бинийгээ гэдэг болсон, гэдэггүй байсан биш л дээ. Ер нь бол бүр илүү болсон гэсэн үг байхгүй юу? Ингээ хүний газар яг өөрсдөө тий одоо би нөхрийгөө л гэхгүй бол тэр манай хүн бас намайг л гэхгүй бол тий болохгүй гэдгийг мэдэрчиж байгаа байхгүй юу? Тэнгүүд аяга гой нөгөө нэг гэртээгээ одоо зарцуулах цаг нь ингээд амар гой болоод яг хөө ажилтаа ч гэсэндээ бусад бүх цагаа ингээд бид нар зарцуулж штэ. Тэгэнгүүт бас нөгөө нэг ингээд муудалцах юм бол угаасаа гарна штэ. Бүр алхам тутамд угаасаа л санал зөрөлдөж байгаа юм уу амар их гардаг. Тэгээ яг хөө дээр нэг баримталтай юм нь юу амар ингээд хэрүүл урвал болгоол тэхгүй байл гэж юм бол боддог байхгүй. Тэгээ нөгөө нэг битэр чи амар инээдтэй ингээд хэрэлдэхгүй бай гэд юусэн асуудлаа нэг шийддэггүй байсан юм бэлээ өмнө нь. Юусэн нэг хэрэлдэдэггүйс ахгүй ингээд заа гэд орчихдог. Тэнгүүд нөгөө асуудал чи яваалаа штэ тий ингээд нэг шийдэгдэггүй л байгаа штэ. Тэгэл юусэн амар том болоод тий нөгөө нэг цолонгос тахтаа штэ. Нөгөө бүр ингээд зөв зүгээр яж хата нэг орой ингээд хөвтөж агаад битэр нэг шууд ингээд ярилцъя гэж хэлсэн ахгүй. Тэгэл бараг 6 цаг ярилцсан. Шөнийн бараг 3 цаг хүртэл ярилцсан. Уйлж унжихтаа унжаал тэгэл бүх юмаа ингээд доторх бүх юмаа ингээд онгойлгоод тэгтээ гол нь тэгхтээ нөгөө нэг өөртөөхөө бурууг амар сайн ойлгосон байхгүй. Өмнө нь ингээд ярилцах гэхээр нэг хэрэлдчих гэлдээ ерөөсөө заа болиолээ гэж болчдөг. Тэгсэн бол яг тэр үед бол тэгэж нэг амар сайн ярилцсан. Тэрний дараа нэг тийм харилцаа бас бүр илүү гоё болж ирсэн шүү дээ. Тэгээд ер нь тэгэж ярилцсан зөв юм байна гэд одоо ингээд бас нэг ингээд муудалцгаа сонин болоод байгаа үедээ тэр ер нь бас нэг яг тийм ярилцдаг болсон. Тэр айгуу тийм битэрийн өөртөөхөө харилцаанд гаргасан бас нэг том амжилтайсан ямар ч байсан. Тэгэж бас нэг өөрсдөө одоо ойлголцох бас хүмүүс нэг ярилцах гэдэг хэрнээ яг яаж ярилцах учраас олддоггүй л байсан юм байл шүү дээ. Ер нь би бол өмнө нь нэг гой дундаа вайн тавиал суух эсвэл нэг амар гой газар ч суугаад ярилцах хэрэгтэй гэж бодоод байдаг. Үгүй л юм билээ. Яг л өөртөө яг л тэр хоёр хүн өөртөө ярилцъя гэж шийдээд тэг амар гой би нэг ойлгоод тэгээ ярилцсан л амар чухал юм. Тэгээд тэр бас нэг айгуу гоё байсан. За яах вэ? Дахиад нэг юм асуумаар байна. Одоо жаахан хүүхдүүд өсөж байгаа ээжийн хувьд те одоо энэ ханиад ер нь аагуур чи ямар идэм бэ? Одоо жишээлбэл манай энэ үгээр болол ингээл хүүхднийг 2 ай хүртэл бол ер нь битүүл ханиад үрдэг байхгүй юу? Тэгэхээр энэ яг бидэрт өсөж байгаа ээжүүд байгаад энэ эсвэл угаасаа дийлэн хүүхдүүд 2 ай хүртэл ханиадаас салахгүй байгаад энэ чиний хувьд ямар байсан бэ? Яг л бас яг л адилхан байсан. Тэгээ би нөгөө өөрөө одоо сая цэцэрлэгт ажиллаж байсан шүү дээ. Тэнгүүд чи яг л тэдэм билээ. Ерөөсөө ингээд нөгөө нэг одоо дахлаа суух нас юм болов би сайн мэдгүй байна. Ямар ч байсан өвөл чанаа төрн 100 чанаа төрн. 100 нь угаасаа нөгөө нэг эсэний одоо хүүхдэн агаар үлээж байгаа тэрний бас ханаа төрчдөг. Яг нэг уйлраа санагддаг үеүүдэд бас хүмүүстүүд айгүй ханаа төрдөг санагдсан. Тэгээд одоо яг манай хүүхэд сая бас ханаа төрчихөж байгаа байхгүй юу? Чин 6 сартаа төрчихөж байгаа. Тэнгүүд мэдгүй ер нь бол би тэрийг бол өстой сайн хэлж мэдгүй байна. Ямар ч гэсэн угаасаа л ингэж бараг хүрдэм шүү. Тэглээгээд одоо муу ээж гэсэн үг биш л байх гэж би бол бодоод байгаа шүү дээ. Тэр хүүхд чинь одоо яг гоо эмнэлэг дээр бол ингэдэм билээ. Одоо тэдний нас хүртэлх хүүхдүүд одоо тэд жилд тэд өвдөх нь бол зүгээр энгийн гэсэн тийм тоо байд юм билээ. Тэгэнгүүт ерөөсөө би тэрийг бодоод ер нь за гайгүй гэж боддог болсон шүү дээ. Амар хүндрээл хүүхд маань ингээл амар хэцүүдэггүй л бол яг уу тэгээд танаа төрүүл хүргэдээл тий. Яг нэг шүн мөн хэцүүтэй гэхдээ хүүхд өвдөх амар хэцүү шүү дээ. Ер нь ээж нарт унтахгүй хамран битүүрэл цээж нэг эвгүүд уурхад хүртлээ айгу хэцүү те өмнөөс нь үдчихсэн ингээл гэтэл мэдгүй ер нь бол ханиад угаасаа хүрдэг юм шүү дээ. Би бол гэж бодоо. Би одоо тэр талаар амар сайн мэдгүй байна. Тийм ер нь л 2 нас хүртэл тархлаагаа бас суулгаж байгаа хэл та тийм бас нэг талаараа
тийм өвдөж буцаагаад нөгөө бие маань тэрийг эсэргүүцэх чадвартай болж байгаа юм болов уу гэж би бас бодоод идэг байхгүй. Тэгээ ер нь яг энийг яга асуусан гэхээр ээжүүд ер нь ихэнх ээжүүд манай хүүхд амир ханиад түрээд байна. Миний л хүүхд ингэж ашиг байна гэж тийм ээжүүдтэй айгүйх таарч ирсэн байхгүй. Тэгэхээр үгүй шүү. Ер нь л хүүхдүүд танаад хүрдэг. Гэхдээ миний бүгд адилхан гэдээ бас нөгөө сул тавьж болохгүй. Ер нь юм чи олон талтай штэ. Бас хүндрүүлэхгүй байх нь мэдээж ээж аваа үүрэг штэ. Хүүхдээ цаа гоё арчилж торцдог гэж юм байна шүү дээ. Яг тийм байхад болно шүү. Яа, өстө мундаг тийм. Гэтэ ер нь бол ханиад бол ер нь аль ч айлыг тойрохгүй байгаа шүү. Гэж одоо бага насны хүүхдүүдтэй ээжүүд магадгүй сонсвол гэж бодсон. Жохон ч сэтгэлийн дэм үгүй гэж бодсон юм аа. Тэгээд найзтайгаа өнөөдөр орой одоо наач баг 1 цаг өнгөрч ийн ингээд нойрноосоо хугаслаа. Дахиад шөнө одоо охиноос ирүүл ингээд босоод аавна. Тэгээд үнэхээр мундаг байна. Тэгээд найзтайгаа өнөөдөр цагаа ингээд зориулаад ярилцсанд маш их баярлалаа. Зүгээрээ харин тий угаасаа ер нь сурчиж тэгээд нөгөө ярина гэж бодсон болохоор нөгөө нэг бүр тийм нойр бар хүрхгүй л шүү дээ ямар ч байсан. Ярилцсан болохоор тийм гайгүй байсан. Тэгээд бас намайг уурж оролцуулсанд баярлалаа. Тэгээд эвгүй байт юм аа эхлээд ерөөсөө ингээд нөгөө ам эвэлж өгөхгүй тэгээд нэг бараг шүд мүд чичиртэй байх шиг шүү дээ. Араг эхлээд араг. Эхлээд бас салгадаад арай гайгүй болоод ирж байна. Харин тийм ээ. Би ч гэсэн ер нь ингээд яг л бас чамшиг л байгаа даа. Тэгээд аль болохоор чөлөөтэй байх гал тий. Угаасаа тэгээд бараг бичлэг болгоныхоо л арт хэлдэм дөө энэ бол зүгээр л миний эргэнтэй хооронд амьдардаг гоё сайхан гоё мэдэж авах юмсан гэж боддог энерги түгээдэг гоё хүмүүстэйгээ би зүгээр ингээд ярилцж байгаа. Ингийн л нэг ярилцлага болохоор заавал хоёлаа амар аль бие усны гоё сайхан харагдах ч юу н алга байхгүй тий. Гэтэ чи бол үзэсгэлэнтэй харагдчих шүү. За баярлалаа. Чи ч гэсэн хөөрхөн шүү дээ. Би бол чамтай танилцсандаа амар баярлалаа. Би чам хэлжсэн шүү дээ. Нөгөө нэг амар гоёш танилцахгүй явдаа гэд нөгөө яг явахынхаа өмнөхөн танилцаад тэгээд иржсэн. Тэгээд ер нь чамтай танилцсандаа бол амар их баярлаж явдаг. Айгуу гоё яриа нийлдэг. Нөгөө vibe нийлэхээр амар гоё дээ шүү дээ. Тэгээд айгуу гоё яддаг байсан. Тийм шүү дээ. Чамдаас маш баярлалаа. Гэр бүлтнээс аз жаргал хүсье, эрүүл энхийг хүсье. Хамгийн гол нь одоо тэгээд эрүүл мэндэ. Тэгээд бас энэ подкаст айгуу гоё улам илүү өргөжөөсэй, мундаг болоосэй гэж хүсье. Подкаст биш ээ, ичээд байна. За баярлалаа. За дараа тэгээд хоёлоо тухтай дахиад ярилцъя тий. Гэтэ камергүй. Баяртай. Сайхан амраарай. За. Биесээ бодож байгаарай. Moving too fast, moon is lighting up her skin. She's falling, doesn't even know it yet. Having no regrets is all that she